Ихэнх хүмүүсийн хувьд орлого гэдэг нь цалин байдаг. За цалин буула урсгал зардал үр ширэндээ өглөө тэгээд амьдрал цааш үргэлжлэлээ. Тэгээд ихэнх хүмүүсийн хувьд бодохдоо ер нь цалингаа нэмүүлчихвэл боллоо, эсвэл их цалинтай ажилд орчвол боллоо гэж боддог. А яг үндэ бол их цалинтай боллоо гэдэг эсвэл цалингаа нэмүүллээ гэд амьдралынх нь инфляц, лайфстайлынх нь инфляц дагаад өсөд идэг. За энэ удаагийн дугаараар та бүхэнтэйгээ би орлого нэмэгдүүлэх, орлогын сэтгэлгээ, ер нь тийм хандлагын тухай ярилцъя гэж бодлоо. Ингээд let's talk about money. За юуны дөрөв дэлхийд ирэх хүмүүсийн 95% нь өөрийнхөө чөлөөт цагаа мөнгөөр сольж амьдардаг. За эдгээр хүмүүсийн хандлага сэтгэлгээ нь ихэнхдээ сард олж байгаа тэр орлогоор нь хязгаарлагддаг. За юу гэсэн үг вэ гэхээр сарын эцэст цалин орж ирлээ, орлого нь орж ирлээ тэгэл болоо. Өөр ямар нэгэн илүү орлого олох боломжгүй эсвэл мөнгө хязгаартай ингээл болоо. Миний одоо ингээд байгаа орлогын нөөц нь ингээл болоо гэж бод. Тийм сэтгэлгээтэй байдаг. Жишээ нь би $1000 цалинтай байлаа гэж бодоход 9 сар ч юм эсвэл 3 сарын дараа $10,000 олох тийм боломжийг олж хардггүй гэсэн ихэнх хүмүүсийн сэтгэлгээ. Ер нь хандлага нь ингээл болоо $1000 дээд хязгаар нь тэрнээс илүү олох боломж байхгүй гэдэг тийм сэтгэлгээтэй байдаг. За хүмүүс бид нар яагаад ингэж боддог вэ гэхээр энэ нь болохоор бидний тархитай холбоотой. За хүний тархи гэдэг бол шугамн хэлбэр одоо линеар хэлбэрээр ажилладаг. Жишээлбэл би танд 8-8-8-8-8 гэж хэлэхэд та ингэ бодоод явчин те ямар ч зүйл байхгүй. Тэр нь болохоор одоо ингэ шугамн хэлбэрээр ингэ нэгэн хэвийн өсөлттэй. За хэрэв би танд 8-8 гэд хэлэх юм бол за эхний 4 5 тоог ингээ бодоод дараагаас ингээ тоогоо алдаад эхэлнэ те. А энэ болохоор прогрессив буюу дэвшилтэт үржигдэхүүн болоо явчихж байгаа. Тэгээд хүний тархи болохоор линеар шугам маягаар ингээ ажилладаг учраас прогрессив юмдыг ерөөсө төсөөлөхөд маш хэцүү байд. Яагаад бид нэр одоо хөрөнгөний өсөлтийг зайлсхийл мөнгө тэгэж ингээ прогрессив зарчмаар ингээ өсдөг гэдгийг толгоондоо хийж чадахгүй байна хэрэг тархитай холбоотой ерөөсөө учир шалтгаан энэ. За тэгэхээр энэс бид нар юу ойлгож авах ёстой вэ гэвэл орлого гэдэг маань бас прогрессив дэвшилт зарчмаар ингээд өсөж болдгийм аа гэдгийг ойлгох нь маш чухал. За тэгвэл орлогоо дэвшилт зарчмаар өсгөхийн тулд одоо өөрийнхөө цагийг солино гэсэн үг биш. Илүү олон цаг ажиллана гэсэн үг биш. Илүү хүнд ажиллана гэсэн үг. Илүү ингээд чармааж ажиллана гэсэн үг биш юм аа. Тэрийг ойлгох нь маш чухал. За тэгвэл яаж $1000 орлоготой байсан хүн одоо 3 сарын дараа, 6 сарын дараа, жилийн дараа $10,000 болох вэ гэвэл маш олон арга байгаа. За гэхдээ миний бодлоор хамгийн ихэнд хийх ёстой одоо хамгийн чухал нэг алхам бол ерөөсөө өөртөө хөнгө оруулах. Би өөрийгөө бэлдэх, би өөрийнхөө майндсетийг, өөрийнхөө тэр сэтгэлгээ, өөрийнхөө хандлагыг, мөнгөний хандлагыг эхлээд өөрчлөөд тэр их мөнгөнд бэлдэж байгаа гэсэн. Хэрвээ би өөрийнхөө хандлагыг өөрчлөөд, сэтгэлгээг өөрчлөөд мөнгө яаж ажилтгийг, ер нь энэ дэвшилттэй энэ прогрессив зарчим ер нь яаж ажилтгийг, яаж их мөнгө хийх боломжтой гэдгийг ойлгочих юм бол дараа нь тэрийг хийхэд амархан болчихно гэсэн үг. Миний хэлээд байдаг гол зарчим нь юу гэхээр ерөөсөө хамгийн эхлээд өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй. Ямар нэгэн юм сурах, ямар нэгэн код сурах, ямар нэгэн скил ингээд сурах. Тэгээд тэр скилээр хаанч очоод өөрийнхөө амьдралыг өөрийгөө ингээд аваад явах тийм чадaltaй болох хэрэгтэй. За тэгээд ингээд мөнгөний майндсет мөнгөний хандлага ингээд өөрчилчихөнгүүт угаасаа хүнд автоматар дараах бодлууд ингээд орж идэг. Тэгээд жишээл юу гэхээр орлогоо өсгөх гэдэг нь ерөөсөө их цагаар ажиллана гэсэн үг биш. Эсвэл илүү их ажил хийн гэсэн үг биш. Хамгийн гол нь ямар бүтцтэй, ямар аржил, тэгээ би жишээлбэл хүнд ямар үнц нөгөө тэрнгээрээ мөнгө олж гин, ямар урсгалуудаас мөнгө олж гин гэдгийг ингээд бодоод эхэлдэг. Орлогын их усрууд гэж ярьдаг. Эсвэл passive income ингээд зүгээр сууж гал мөнгө орж ирдэг гэл. Тиймэрхүү ингээд бодлууд автоматар ингээд угаасаа орж ирдэг. Тэгээд ерөнхийд нь хэлэхэд ер нь сарын эцэст цалингаар ингээд амьдардаг улсууд маш эмзэг байдаг. Ганцхан шийдвэр, ганцхан алдаа, ганцхан ингээд өөрчлөлт тэр ингээд цалингийнхын урсгалыг ингээд байхгүй болгочдөг. Ажилгүй боллоо гэхэд тэгэл тэр амьдрал нь ингээд маш хэцүү болдог. Санхүүгийн ингээд маш их дарамт стресséнд ордог учраас хамгийн ихэнд юу ойлгох хэрэгтэй вэ гэхээр орлогын хэд хэдэн үүсвэр байдаг юм а. Зөвхөн цалин гэдэг бол орлого биш ээ. А бас өөр юмар орлого орж болдгийм а гэдэг майндсетийг өөртөө суулгах хэрэгтэй. За тэгээд мэдээж мөнгөтэй баян улсууд бол энэ майндсетийг аль хэдийн ойлгоцсон. Тэгээ ер нь энэ майндсетээр ингээд ажилдаг, орлогын хэд хэдэн үүсвэртэй байдаг. Тэгээд нэг гол юм нь мөнгөтэй улсууд өөрийнхөө орлогыг цагт ингэж холбохгүй хамгийн гол нь юм системд бол ямар нэгэн компани үүсгэж ч юм уу, бизнес үүсгэж ч юм уу, ямар нэгэн хүнд хэрэгтэй юм хийгээд тэгээ тэрнгүүр ингээ мөнгө олж идэг. Заавал өөрийнхөө цагийг ингээд үнээр үнэлээд тэгээ тэгж ажилддаг. Хамгийн гол нэг систем бүтээгээд тэр системээр ингээд дамжуулаад мөнгө олж идэг. Тэгээд баян улсуудын асуудаг хоёр асуулт маш чухал хоёр асуулт байдаг. Тэр нь юу гэхээр нэгдүгürt нь болонгууд миний сурсан ур чадвар скил тэрийг би ингээд олон удаа давтаад тэрнээс мөнгө олж чадчихэв. За хоёрдугаарт нь болонгууд
миний гаргасан шийдвэр удаан хугацаанд надад мөнгө олж ирж байна. Эсвэл удаан хугацаанд надад одоо орлогын их усрыг ингээд бүтээж чадж гэнэ үү гэдэг хоёр асуултыг асуудаг. Тэгэд энэ хоёрыг бас ойлгох нь маш чухал. Одоо бид нар шиг энгийн улсуудад бол тэгээ мэдээж бас нэг чухал суур одоо ойлголт нь юу вэ гэхээр орлого өсөх тусам одоо түрүү хэлсэнчлэн зарлага нь өсөж. За би бол лайфстайл инфляц гэж яриад байдаг. Амьдралын инфляц нь ингээд дагаад өсөж байдаг. $10,000 олдог хүн, $100,000 олдог хүн ерөнхийдөө адилхан проблемтэй байдаг. Тэгээд яг ингээд хараад үзэнгүүт одоо янз бүрийн судалгаа ингээд хараад үзэнгүүт тэр зарлагдж байгаа зарлага нь яг адилхан байгаа гэдэг. $1,000 олонгууд $1,000 ингээд гаргацдаг. $100,000 олдог хүн бас $100,000 ингээд гаргацдаг. Тэгээд бид нар юу ойлгох ёстой вэ гэхээр орлого, зарлага, хадгалалт тэгээд дараа нь мөнгө харьцуулах одоо хөрөнгө оруулалт. Ийм дөрвөн зарчим хамт явж идэг юм а. Хамтд нь бүгдийг ингэж удирдчиж дараа нь баялаг бүтээж болдог. Дараа нь тэр нь мөнгө чинь ингээ өсдөг. Тийм байх учиртай. Орлого өсөх тусам зарлага өсөх ёсгүй. Хамгийн гол нь орлого өсөх тусам зарлага нь багасах ёстой. Тэгээд миний амьдардаг Швейцар улсад ингэж хүмүүс ингэж ярьдаг. Баян улсуудаас маш нарийн байхыг сурдаг юм а гэж. Тэр нь юу гэсэн үг гэхээр орлого нь өсөх тусам лайфстайл инфляц ингээ багасаад. За тэгээд мэдээж орлого өсгөх нь гэдэг нь шууд янз бүрийн бизнес хийгээл янз бүрийн одоо ингээ эрсдэлтэй трейдинг ч юм уу янз бүрийн эрсдэлтэй coin аваад хурдан баян болох одоо хурдан орлого өсгөх тийм одоо юм хий гэсэн үг биш. Хамгийн гол нь хамгийн дөрөнд өөрөөсөө асуух хэрэгтэй юм юу гэхээр бид нар миний сурсан одоо скил, миний сурсан ур чадвар өөр хүнд ямар нэг үнц нь өгж гэнэ үү. Тэгээ тэр үнцнээ би хувлаад тэрнгөөрөө мөнгө олж болох нь уу, яах нь уу гэдгийг тэрийг хамгийн дөрөнд асуух хэрэгтэй. Хэрв тийм юм байхгүй бол би ур чадвар сурна, скилтэй болно. Скилтэй болоод тэрийгээ дараа нь хүнд үнцэнтэй болох хүртэл тэгж сураад дараа нь үнцэн өгөөд бизнес эхлүүлээ. Тэгээд дараагийнхаа алхмуудыг хийгээд явна гэсэн үг. Орлого өсгөнө гэдэг нь одоо цалингаас илүү орлоготой болгоно гэдэг нь цалинг үүсгэж байгаа асуудал биш. Хамгийн гол нь цалинг эцсийн зорилго биш. Хамгийн гол нь одоо эхний алхам, эхний шат гэж харах хэрэгтэй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хамгийн гол нь цалин бол доктортой байдал. Харин орлого бол цаашдын өсөлт боломж эрхчлөө гэсэн үг юм аа. Тэрийг бас сайн ойлгох хэрэгтэй. За тэгээд эцэст нь орлого нэмэгдүүлэхэд маш олон арга зам байдаг. За бизнес эхлүүлэх, хөрөнгө оруулах, side hustle, content creation, хуваараа янз бүрийн хийх, гарааны бизнес эрхлэх ингээд зөндөө аргууд байгаа. Тэгээд хамгийн гол нь 2026 онд таны санхүүгийн жил байх уу үгүй юу гэдэг нь ерөөсөө таны цалин хэд байхаас шалтгааллахгүй. Хамгийн гол нь та орлогоо яаж харж байна, яаж бүтээж байна. Тэгээд орлогоо яаж өсгөж чадаж байна гэдгээс шалтгаална. Тэгээд тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр хамгийн түрүүнд одоо орлогоо өсгөх, орлого, нэмэлт орлого гэдэг майндсетийг, сэтгэлгээг, хандлагыг өөртөө суулгах нь маш чухал юм аа. Мэдээж орлого өсөх тусам зардал ихсэн хамгийн гол нь зардлаа бага болох хэрэгтэй. Лайфстайл инфляц өсөж болохгүй. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 2026 онд таны санхүүгийн жил байх болно гэж би итгэж байна. Ингээд дараа уулзлаа. Түр.